Зэсэн мэцнүү 48-ус 48 түүх цувралын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон маань 17 дахь дугаараар Socceroos буюу Австралийн шгшөөгтэй холбоотой түүхийг ярихаар бэлдсэн байна. За тэгээд 48-ус 48 түүх цуврал маань бол дэлхийн аваргын өмнө хайпэнд явах хэрэгтэй байсан боловч миний алдаач явах миний дутагдал бургас болоод хойшилсан байгаа. За гэхдээ гой давуу тал нь яаж байгаа вэ гэхээр санаандгүй давуу тал яаж байгаа яг дэлхийн аварга явж байгаа үед гарч байгаа нь бас нэг бодлын гоё болж байна. За тэгээ match day recaps content орж байгаа 48-ус 48 түүх цуврал маань дэлхийн аваргата багтаад дууснаа. Тэгээд сонирхолтой улсуудын сонирхолтой түүхүүд мэдээж зөндөө байгаа та хэд маань бас анхаарал татж байгаа сонирхолтой байгаа гэж найдаж байна. Тухайн улсуудын тоглолтыг үзэхээс өмнө энэ бичлэгүүдээ үзээд тэгээ өмнө гарсан байгаа дугааруудын тоглолт одоо улсуудыг нь нэвтрүүлгүүдийг нь дугааруудыг нь үзээд юунуудаа тоглолтууд үзэж байгаа гэж найдаж байна. За тэгээ ерөнхий үед тэгшээр pickback, freshback болон Coca-Cola ажиллаж байгаа. За Coca-Cola-гийн дэлхийн аваргын албан ёсны хамтрагчийн шошготой гарсан байгаа Coca-Cola болон Coca-Cola нөршөөр гарсан байгаа. За тэгээ та хэд маань доор нь Coca-Cola MCS Coca-Cola-гийн бүх бүтээгдэхүүний доор ийм QR код байгаа. Тэгээ iCoke app-ыг суулгаад энэ кодыг уншуулад шагналтаа тэнцэнд идэвхтэй оролцоогоороо 7 хоног болон биш 10 хоног болгон билээ 7 хоног болгон 10 хоног болгон шагналтаа байгаа даа шүү 7 хоног болгон сар болгон тий шагналтаа байгаа шүү тийм учраас идэвхтэй оролцоогоорой тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө дугаарыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Pickback-аас ирж байна. Таны захиалга хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. 48-ус 48 түүх цуврал бичлэгийн ивент итгэгч дэлхийн аварга шалралах тэмцээний албан ёсны хамтрагч Coca-Cola. За мэдээж pickback freshback-ийн хамт олон маань ивент итгэгчээр ажиллаж байгаа. Ингээд хоёр ивент итгэгчтэй энэ сизон дуустал буюу 48 улсын бүх дугаарыг гарч дуустал хамтран ажиллахаар болж байна. За өнөөдрийн дугаар. За Австралийн хөлбөмбөгийн түүхэнд одоо Австрали хөлбөмбөг гэхээр бас буруу болчихно. Нөгөө Америк хөлбөмбөг гэж байдаг шиг Австрали хөлбөмбөг гэж бас юу байдаг? Спорт байдаг. Тийм учраас Австралид бол одоо soccer гэж нэрлэдэг. Тэгээд Socceroos-ийн түүхэнд бол одоо харамсалтайгаар дурддагддаг нэг юм сонирхолтой мөч тоглолт үйл явдлын талаар ярихаар бэлдсэн байна. За Австралийн хөлбөмбөгийн хувьд бол одоо анх 1974 онд баруун Германд босон дэлхийн аваргт бол одоо орж байсан удаатай нэг тэмцээд хоёр хожигдож бол байсан байдаг. За тэрнээс хойш бол эрхээ бол одоо 5 дэлхийн аваргт авч чадаагүй бол байсан. 78 оны Аргентин, 82 оны Испани, 86 оны Мексик, 90 оны Итали, 94 оны Америкийн нэгдсэн улсуудад босон дэлхийн аваргуудад бол эрхээ авч бол чадаагүй байсан. За тэр үед бол одоо далайн бүсийн орнуудаас бол маш амархан гараад ирдэг байсан. За гэхдээ төв хоорондын тоглолтоос одоо плей-оффоос бол эрхээ авах шаардлагатай байдаг байсан. За тэгээд тэнцэнээс харин эрхээ авч бол чаддаггүй байсан. За ингээд 20 хэдэн жилийн одоо ийм эрхээ авч чадаагүй юм харамсалтай үйл явдал те. Улс төр нийгэм талаас хоорондоо алцаал нөгөө эрх мэдлийн талаа алцаал те. Манай Монголын хөлбөмбөг гэдэг шиг янз бүрийн юм болоод хэвлэл мэдээлийнхэн ч тоохоо байгаа л те. Айгуу гой дөхөж явж яснаа л алдаал те. Ингээд айгуу олон юм болж илаа л 20 гаруй жилийн хугацаанд. За тэгээд 1997 он гэхэд бол нэлээд юм өөрчлөгдсөн байсан. Тэр үед бол одоо Soccer Australia буюу одоо манайхаар хөлбөмбөгийн холбоо тийм ээ. Soccer Australia-гийн шинэ захирал хариуцсан захирал болох одоо Дэвид Хил гэж хүн бол маш олон өөрчлөлтүүдийг хийсэн. Нэг том өөрчлөлт нь бол одоо Soccer Australia 100% мэрэгжлийн болсон. Дээдлийг нь эмэгтэйчүүдийн лиг за тэгээд үндэсний шоугийн тоглогч дуудаж байгаа тоглогчид за актем гээд маш олон талаас бол одоо бүтэн мэрэгжлийн болох одоо замыг нь тавих гэсэн том өөрчлөлтүүдийг бол хийж гисэн байна. За тэгээд Английн домогт тасалжуулагч Terry Venables-ыг авчирсан. За тэгээд Terry Venables бол 96 оны Еврогоор бол Английн шгшөөгийг шүгэн 4 хүртэл одоо явуулчихсан одоо юм гахалтай амжилтыг бол үзүүлчихсэн байсан. За тэгээд Terry Venables-ийн тасалжуулж байсан баг бол Европод тоглодог ийм сонирхолтой тоглогчдын ийм бүрэлдэхүүнтэй баг байсан. За хаалгач нь бол Mark Bosnich Aston Villa-д тоглодог, Glasgow Rangers тоглодог Craig Moore, Auxerre-д тоглодог Ned Zelic, Dinamo Zagreb-д тоглодог Mark Viduka гэх мэт ийм сонирхолтой бүрэлдэхүүнтэй авьяаслаг Европод тоглож байгаа. Тэг өндөр одоо Австралиг бол хэд дахин илүү чанартай лиг тоглож байгаа ийм тоглогчтой. За тэгээд Leeds United-аас одоо бүр үнэхээр гайхалтай цоорж
гарч ирж байгаа солгоо үлдээ. Generational тоглогч буюу одоо бүтэн үеийг тодорхойлох гайхалтай авьяастан болох Harry Kewell бас гарч ирж байсан. Harry Kewell 17 настай байсан тэр үед. За тэгээ 98 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний эрхийг авахд одоо ганцхан том шалгуур үлдсэн байсан. Тэр нь бол тийм хоорондын плей-офф буюу Азийн бүсээс гарч ирсэн Ирантай хийх тоглолт байсан. За тэгээ эхний тоглолтыг бол Техран хотын Азади цэнгэлтэд одоо 128 мянган Ираны фэнүүд цугласан ийм тоглолт бол болсон. Маш хүнд тоглолт болсон. За тэр тоглолтод бол одоо Socceroos үнэхээр мундаг одоо тэсэж нэг-нэгийн харьцаатаагаар тэнцсэн. За Марк Боснич гайхалтай хаалтуудыг гүйцэтгсэн. Гол голыг 17 настай Harry Kewell оруулсан. За ингээд зочилсон тоглолтын дээр мэдээж тэр үед нэг home away гэж байдаг байсан тийм ээ. За ингээд 1997 оны 11 сарын 29-нд бол одоо Melbourne Cricket Ground гэж цэнгэлтэд одоо cricket спортын цэнгэлтэд бол одоо хүүхэн дээд рекорд тогтоосон буюу 85022 фанатууд бол дүүргэж цугласан байгаа хариу тоглолтыг үзэхээр. За тэгээд Австрали хөлбөмбөг болон одоо cricket спортын одоо тоглолтууд явагддаг цэнгэлтэд бол одоо дэлхийн хэмжээний ийм дүүрэн ийм амар том хэмжээний одоо хөлбөмбөгийн тоглолт бол одоо явж байгаагүй юм цэнгэлдэг байгаа. За тэгээд эхний шүглээс л ахуулаад Terry Venables-ийн дасажуулсан бүрэлдэхүүн бол одоо гайхалтай гоё довтлооны хурдан динамик ийм тоглолтыг бол үзүүлсэн. За тэгээд Ираны баруун жигүүрийг бол одоо Stan Lazaridis бол одоо юучгүй болгосон. Aurelio Vidmar, Craig Moore хоёр бол одоо Ираны хаалга бол бөмбөгцсөн. За Ираны одоо супер хаалгач багийн ахлагч Ahmad Reza Abedzadeh бол одоо үнэхээр гайхалтай одоо байж боломгүй итгэмээргүй хаалтуудыг саяны одоо юуны Capo Verde-гийн Vozinha шиг хаалтуудыг бол одоо гайхалтай хаалтуудыг бол гүйцэтгсэн. Ираны хамгаалагч Mehdi Pashazadeh одоо гайхалтай хамгаалтыг бас гүйцэтгсэн. Тэрний яасан бэ гэхээр хаалгачийг бөмбөг өнгөрцөн байсан Harry Kewell хоосон хаалга руу одоо цохиход Mehdi Pashazadeh бол одоо толгоогоороо орж явсан бөмбөгийг хамгаалсан шугамн дээр Harry Kewell-ийн хоосон хаалга руу зогсон бөмбөг шүү дээ. میفرسته رو دروازه عابدزاده هست تو دروازه باز هم یه فرصت از روی خط دروازه که پاشازاده باز За тэгээд ихний 30 минутанд нүдээд одоо хаалгач Ahmad Reza Abedzadeh супер байсан боловч 32 дахь минутанд Aurelio Vidmar-ын хөндлөн дамжуултыг бол одоо Harry Kewell гол оруулж болгож цэнгэлдэг бол галзуурсан. За тэгээ 2 дугаар үе эхлээд 3 минут болж байгаа 48 дахь минутанд бол Aurelio Vidmar хаалгачруу зөхиод хаалгачийн хаагаад ойж гарч ирсэн бөмбөгийг оруулснаар бол одоо 2 тэгээр тэргүүлж гисэн нийлбэр дүнгээр 3-1-ээр тэргүүлж гисэн байна. За тэгээ Ираны бүрэлдэхүүн бол одоо тоглогчид бол бүр сэтгэл яатчихсан унтчихсан те их зүчгүү болцсон нурдсан байгаа бол харагдсан. Австралчууд бол аль хэдийн Франц руу хонгоцсныхаа хийзийг авах гад бүр ингээ те бэлдээд та Францын хотмот Парисаас өөр юу байдаг үлээ мэлээ болчихсон байжсэн. За тэгээд 50 дахь минутанд хэд л одоо аль хэдийн зингидэх бол баг баяраа тэмдэглээд худалч байна те. Эхэлчихсэн ингээ байжсэн чи Австралийн одоо энэ алдартай спортын тоглолтууд тэмцээнүүд дээр нь талбай руу садаа болж одоо дандаа гарч ирдэг нөхөр байдаг юм уу? Алдартай нөхөр Питер Хоор гэж нөхөр. За тэгээд Питер Хоор гэж нөхөр гарч ирсэн. Хамгаалтын юмнуудыг нэвтлээд те тойрж мороод зүхтааж байгаа гараад ирсэн. За тэгээ хамгаалтын нэвтүүдээс хамгаалагчдаас зүхтааж гарч ирээд талбай руу Ираны одоо тургуулийн талбайн хэсэг рүү орж ирсэн. Хаалга байгаа шүү дээ. Тэр хаалга руу ингээд хамаг хүчээрээ ингээд өсөрж орсон. За тэгээ тэрнээс болоод хаалга тортой тэр хэсгийг бол одоо гэмтээсэн асуудалтай болгосон эвдэлсэн гэсэн үг тийм ээ. За тэгээ тэрнээс болоод тоглолтыг шүүжсэн Пош өвшөөчлөрөө Унгар шүүгч Сандор Пул бол одоо тоглолтыг түр хугацаанд зогсоогоос өөр харахгүй болсон. Тэр үед бол цэнгэлтийн арын алтныхан бол тэр торыг орлуулах бэлэн зүйл бол байгаагүй учраас 2 дугаар 10 гаруй минутын хугацаанд юунууд талбайн ажилчид бол тэр торыг зохицуулах га засах гад чаваас те нөгөө нэг юм тормор одоо юу зангиддаг зүйл юм байдаг шүү дээ. Тэр чинь юу гэх юм бэ хоонцор пластиктэй тэр мэрүүгээр ингээд зангилж мангилгаал ингээд тогтоох гол өөр юмтай бөө юм болж бол үдсэн 10 гаруй минут ноцолцсон. За тэгээ тэрнээс болоод бол одоо яг тоглолтын сэтгэл зүй уур амьсгал нөхцөл бүхцүүл бол нэлээд өөр осон. Нөгөө нэг бодоо олгож гоё явж байсан Австрали тоглогч ч одоо биеийн хөрөөд ингээд зогсоод ихэлсэн. За тэгээд нөгөө амар ядарсан байгаа биеийн мэдрэгдээд игсэн сэтгэл зүйд нь нөлөөлж игсэн. За Ираны тоглогчид харин энэ завсарлагаагаар бол одоо завсарлага авч тийм ээ бүгд сайхан нэгдээд уур амьсгалаа нэгдээгээд тийм ингэх боломж гарсан. За тэгээд багийн ахлагч хаалгач Абецадаа ингээ бага цуглуулаад тойрог үүсгээд тийм багаараа одоо өстө хідүүлээ сэргий алан өстө бодоо олгоё тийм энэ тэрээгээ тэг бүгдээрээ гоё юу яагаад сунааж мунага халаалт тэгээд тийм сунааж мунага тэгээ бүгдээрээ ингээ хөгжилдөөд инээж мэнийгээ бүр ингээ уур амьсгал ороод халаад үгүй ингэх боломж бол гарсан байна. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows.
За тэгээд тоглолт бол одоо буцаагаад ихэлсэн. Буцаад за тэгэхэд бол Австралийн тоглогчид бол аль хэдийн нөгөө нэг сэтгэл зүйн докторгүй болчихсон, хамгаалт руугаа ороод бол ихэлсэн. За харин нөгөө талд бол иранчуудын тоглолт бол сэргсэн. Тэр Венепс бол одоо талбай хайжууд бол бүр ингэ гацчихсан, бодлогошгдсан, яахаа мэдгүй юм сонирн байдалтай ингээд байжсэн. Тэгээ сэлгээ бол бас оруулаагүй. Эртөө сэлгээ бол оруулаагүй. За тэгээд 75 дахь минутанд иранчууд бол маш хурдан сөрөг товтлогоо бол хийсэн. За тэгээд тэрэн дээр домогт товтлогч Али Даи бол одоо тургуулын талбаар бөмбөгийг бол оруулсан. За тэрэн дээр нөгөө товтлогч Ходадад Азизи дамжуултыг бол гаргаж өгсөн. За тэр дамжуултыг нь Карим Багери бол одоо хаалга руу хатгаж оруулсан. За ингэснээр тоглолтын тооны хацаа 2-1 болсон байна. За тэгээд тэрнээс 4 минутын дараа буюу бодооч төсөөлөөчгүй нөгөө нэг 80 хэдэн мянган цуглдсан баяраа тэмдэглэжсэн цэнгэлийг одоо таг болгосон голыг бол 79 дахь минутанд буюу 4 минутын дараа хийсэн. За нөгөө нэг гахалтай Али Даи чинь бол одоо төвийн тойргийн хэсэг дээр бөмбөг аваад довтлогоо эхлүүлсэн. За тэгээд Австралийн бүр ингээд унтарчихсан хамгаалтыг бол сая өнөөдрийн тоглолтын дээр Майкл Олисе дээр Килиан Эмбапе руу Сенегалийн 4 хамгаалагчийг ажилгаа болгож хамгаалтыг нь зүсэж нэвт өгсөн гахалтай дамжуулт шиг тийм гоё дамжуултыг бол өгж Ходадад Азизи одоо гүйлт нь маш гоё таарсан суул гараад ирсэн. Тэгээд хаалгачийн хажуугаар бол одоо өнхрүүлээд гол оруулсан 2-2 нийлбэр дүнгээр 3-3. За тэгээд away goal Австралийн талбай дээр иранчууд 2 гоолтой болж ирсэн. За ингээ маш богино хугацаанд бол тоглолтын тооны харьцаа ийм болоод Иранд ингээ том давуу тал болсон. Тэгээ Австрали үлдсэн минутуудад одоо 13 минутын хугацаанд үнэхээр байгаагаа тавьсан чаас. Үнэхээр байгаагаа тавьсан, зүтгэсэн, нэмэлт цаг нэлээд орсон байж хат Нед Зелич тургуулын талбаар сэлгээр орчин Грэм Арнолд руу гоё дамжуултыг өгсөн. Грэм Арнолд ч маш гоё өсөрч орж ирээ. Нэлээд гоё савж байгаад мөргсөн, доошо болон лу мөргсөн боловч Абезадэ бол одоо үнэхээр гайхалтай. Бүр бүтэн сунж ингэж болол гайхалтай үлгэрийн гэмээр хаалтыг бол хийсэн. За тэгээд тийм шүгэл хүлээсний дараагаар бол одоо энэ Melbourne Cricket Ground гэж цэнгэлдэг бол одоо бүр чимээг бас. Нөгөө Мараканаг 150 мянган цогцоор дүүрсэн юм шиг стори ярьж байсан шүү дээ. Тэр шиг болгож 80 мянган цогцоор дүүрсэн юм шиг одоо шуулган газар байгаа юм шиг юм чимээгүй болгож маш цөөхөн аялж ирсэн байсан Ираны фэнүүд үхтлээ баярлж байсан гэдэг чинь. За тэгээ Австралийн тоглогчид бол зүлгэн дээр бүгд ингээс халаад нураад унаад гисэн уйлхан уйлаад ямархан ямраад нүрээ нуухан нуугаад болсон. Тэгээ Австралийн хөлбөмбөгийн домог Джонни Уоррен тоглолтын дараах анализ хийж хэлэхдээ бол одоо үг нь ингээ гарахгүй хоолойн зангираа тэгээ сүулдэ уйлс үндсний телевизээр ингээ шууд гарч байгаа нэвтрүүлэг дээр бүр эхлээд ингээ үг нь гарч чадахгүй байгаа сүулдэ уйлсан байна. За ингээ Австралийн спортын түүхэнд хамгийн сэтгэлийн өвдсөн хамгийн одоо униглуулсан хамгийн гутамшигтай хамгийн хэцүү хүнд өдөр бол 1997 онд бол одоо тохиож байжээ. За ингээд 98 оны дэлхийн орон шалруулга тэмцээнд бол Австралийн жигшээг бол орж чадаагүй харамсалтай. За тэгээд 2002 оны дэлхийн орон шалруулга тэмцээний эрхийг бас авч чадаагүй. За тэгээд 2005 онд бол одоо Азийн хөлбөмбөгийн холбоор буцаад нэгдсэн. За сонирхолтой юм хэлэхэд Австралийн хөлбөмбөг бол анх 1966 оноос 72 оны хооронд OFC буюу далайн бүсийн орнуудын одоо холбоонд бол хамааралтай байдаг гэсэн. За тэнцэнээс дараа нь 73-аас 78 онд Азийн хөлбөмбөгийн холбоонд нэгдсэн. За тэгээд 79 оноос 2005 оны хооронд Азийн бүстэй байжгаад 2006 оноос одоо хүртэл Азийн бүс рүү буцаа орсон ба. 79-с 2005 онд далайн бүс рүү уучлаарай. 2079-с 2005 онд далайн бүстэй байжгаад 2006 онд буцаад Азийн бүсэд орсон. Одоо Азийн бүсэд байгаа. За өөрөөр хэлбэл одоо далайн бүсэд байх хугацаанд ганцхан удаагийн дэлхийн аваргын эрх авсан гэсэн үг шүү дээ. 74 онд тийм ээ. За тэгээд 6 онд бол одоо Азийн бүсэд нэгтсэн байснаас хоошоогоо дэлхийн аврагт бол одоо тогтмол орж байгаа буюу 2006 оноос хойш тасралтгүй орж байгаамаа. $60 мянгаас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200 мянгаас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэддэгч Pickback. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хотодор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ганаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой. Хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй
Freshpack платформ. За ингээд хэдүүлээ өргөжлүүлээд Австралийн энэ жилийн дэлхийн аврагтай холбоотой мэдээллүүдийг яриад 7 дахь удаага дэлхийн авраг шалруулах тэмцээнд бол одоо оролцож байна. За тэднийг бол одоо Socceroos гэдэг за мэдээж ойлгомжтой тэнд soccer гэж бол хэлбэг нэрлэдэг. Би өөрөө soccer гэдэг үгтэй холбоотой бичлэг оруулъя гэж бодож байгаа тайлбарсан. Мэдгүй хүмүүс зорлоо тийм ээ. Мэддэг хүмүүс нь байгаа бах. За тэгээд Kangaroo гэдгийн Roos буюу Socceroos тийм ээ. За тэгээд FIFA ranking дээр бол хамгийн дор 102 луу унж байсан. Түүхтэй 2014 оны өвөл бол 102 луу унж байсан. Түүхтэй хамгийн дээр 14 жагсж байсан. За тэр нь бол 2009 оны 9 сард бол 14 лөө орж ирэх хэмжээний мундаг амжилтыг бол үзүүлээд байсан. Ер нь 2006 оноос хойш бол дээшээ өсөж байсан. За тэгээд дэлхийн авраг шалралт тэмцээний хүрээнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчд бол Matthew Leckie болон Matthew Ryan нар байгаа. 2014, 18, 12 оны дэлхийн аврагуудад нийт 10 тоглолтод хамт бол оролцсон. За тэгээд Mark Bresciano болон Tim Cahill нар 9 тоглолтод оролцсон. Хамгийн олон дэлхийн аврагт орсон тоглогч бол домогт Tim Cahill байгаа. 2006, 2010, 2014 болон 18 оны дэлхийн аврагуудад орсон. За тэгээд юуны дэлхийн аврагын хүрээнд мэрэгэн бууч нь бол Tim Cahill нийт 5 голыг оруулсан. 2006 онд 2, 2010 онд 1, 2014 онд 2 голуудыг бол оруулж нийт 5 голыг оруулсан байдаг. Miles Jedinak 2014 1 гол оруулаад 2018 онд 2 голыг оруулснаар 3 голтой жагсдаг. За тэгээд энэ жилийн дэлхийн аврагаар бол одоо Туркийг 2 тгийн харьцаатай буулгаж авч одоо эхний том апсетийг бол зүсэн дараагийн том апсет бол мэдээж Cape Verde Испани бол байсан гэхэд буруудахгүй байх. За тэгээд Австралийн хувьд бол одоо энэ нэлээд фаворит энэ хэсгээс нэгээр гарна гэж ярьж ирсэн Туркийг бол буулгаж авсан. Nestor Irankunda гол орсон. Австралийн шишээгийн төлөө хамгийн залуудаа тогсон тоглогч, хамгийн одоо Австралийн лигийн байж болох залуу бүх рекордуудыг эзэмшдэг авьяаслаг гоё залуу жигүүрийн товтлогч бол байж байгаа. Тэгээ Adelaide-ийн академик төгсөөд Bayern München-д очсон боловч одоо Bayern München нэг сан боломж олдохгүй байж байгаа. Швейцарын Grasshopper-т очоод тэнд бол өөрийгөө бас тун давгүй харуулад Watford-д очиж одоо бол Watford-д мэржлийн хөлбөмбөгөө бол тоглож байгаа юм 20 настай залуу гоё тоглогч бол эхний голыг оруулсан. За нөгөөдгийн Connor Metcalfe бол оруулсан. Connor Metcalfe-ийн хувьд бол төвийн хагас байртаар тоглодог. Германы Бундеслигийн Сан Паули багт бол тоглодог юм төв ягс байгаа. За ингээд Туркийн шишээг буулгаж авсан нь бол Австрали хэсгээс гарах маш том алхам болсон. За одоо Америкийн шишээг болон Парагвай шишээгуудаас одоо 1 юм уу 2 оноо авчхад хэсгээс гарах нь 100% болоод явчихна. Ерөөсөө 1 юм уу 2 оноо шүү дээ. За бүр хожоод бүр тэрнээс одоо юу гэдгийг 3 6 оноо 3 4 6 оноо аваад эхлэх юм бол бүр одоо дээшээ гарах боломжтой болно гэдэг нь бол ойлгомжтой. За Туркийн шгшөөгтөө өмнө бол 2 удаа тоглосон байдгийн байлаа. 2004 онд 3 өдрийн зайтай 2 нөхсөг тоглолт хийхэд бол хоёуланд нь Туркийн шгшөөг буулгаж авч ирсэн байдаг. Ингээ 3 дахь тоглоод сая харин хожлоо. За Америкийн шгшөөгтөө түүхэндээ 4 тоглосон байдгийн байлаа. 2 хожигдож, 1 тэнцэж, 1 хоцсон байдгийн байлээ. 1 хоцсон 1992 онд хоцсон, 98 онд тэнцээд 2010 25 онд тогсон тоглолтуудад хожигдож байсан юм байлээ. За Парагвай шгшөөгтөө бол 2 нөхсөг тоглолтыг хийсэн. 2006 онд хийсэн тоглолтод бол 1-1-ээр тэнцэжсэн бол 2010 онд хийсэн тоглолтод Австрали 1-1 харьцаатай хожиж юм байна лээ. За энэ жилийн бүрэлдэхүүнд бол одоо яригдж байгаа тоглогч хэм бол одоо Lewis Miller гэж баруун зүрийн хамгаалагч бол одоо тоглох боломжгүй басан. Акилийн шүрмсээ бол 2 сарын 14-нд хийсэн Blackburn Rovers-ийн хүрээнд тоглож байгаад бол одоо тасцсан маш хүн гэмтлийг бол авсан харамсалтай. Тэгээд дор хаяж 9 сар гэж байна. Дор хаяж 9 сар 11-2 сараас наашгүй болсон. За тэгээд харамсалтай нь бол энэ дэлхийн аврагт орох боломжгүй болсон. За нөгөөх нь бол Австрийн Вений довтлогч Nova Botic байгаа. Nova Botic-ийн хувьд бол бас тоглоно гэдэг хүлээлттэй байсан боловч харамсалтай нь 11 сард бол одоо шагаагаа хугалсан. За тэгээ шагааныасаа хуглаад яахгүйгээр салахгүйгээр бол одоо лигамент буюу холбооснууд байдаг шүү дээ, тэ шүрмс холбооснууд тэднэрийг тасцсан. За ингээд маш хүнд одоо амар хагалгаанд орж хүнд гимтээд тэрнээс хойш бол одоо 9 сар дор хаяж бол тоглохооргүй болсон. Тэгээ 11 сард ингэж хүнд гимтээд хагалгаанд орсон тоглогч маань бол одоо энэ жилийн 8 9 сараас наашгүй болсон. За ингээд ийм хоёр тоглогч бол Австралийн шиогоос харамсалтай нь бол тоглох боломжгүй болсон. За ингээд Австрали бол хэсгээсээ гарахад маш ойрхон болж байна. Таад маа үргэлжлүүлээд үзээрэй. 97 оны энэ одоо маш том харамслаас хойш бол их юм суралцсан. Одоо бол шал өөр хэмжээнд хүрчээд байгаа. Австралийн хувьд бол за ингээд энэ жил бас хэсгээсээ гарах том амжилттай болох нь байна. За тэгээд 48-48 түүх цуврал бичлэгийн ерөнхий ивент төгчээр Coca-Cola ажиллаж байна. За тэгээд али байж байгаараа дэлхийн аврагын аль биесний түншүүд тийм хамтрагчуд тиймээд за тэгээ мэдээж Pickback болон Freshpack-ийн хамт бол ерөнхий ивент төгчээр ажиллаж байна. За тэгээд 48 түүхтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. За тэгээд дараагийн дугаар болвол Curaçao